Шинжлэх ухаан тань мэдхүүн хот мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Батзая болон Мөхцөл миний би шинэ дугаараа хүрэхээр студид бэлэн болсон байна. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн Од мөндөр сууг, NTV телевиз болон Од мөндөр радио 83.3 болон 107.4-оор хүрч байна. Манай нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч хүрээтэй бод даатгал, ногоон ирээдүйн хөгжлийн хүрээтэй MMS компани бүтэн жилийн турш ивент тэтгэн үзэг сонсогч та бүгдэд хүргэж байна. За өдрийн мэнд заяа. За өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр маш сонирхолтой улсаар аялах гэж байна. За тэглгүй яг маш сонирхолтой улсыг ярина. За энэ лор түүхийн хувьд бол газар нутгийн хувьд манайхтай ойр тий. Яг тийм бол бид нар Непал гэж нэрлэдэг болж Балб гэдэг нэрээр айгүйх дууддаг. Бид нар ямар нэгэн улсын нэрийг ингэж үдчимдээ дэлхийд дуудгаас арай өөр дуудгаас нь цөөх улс одоо дотн улсуудаа одоо Хятад гэж дууддаг ч юм уу тий. Содонгос гэдэг ч юм уу илүү дотн улсуудаа бид өөрсдийн нэрээр нэрлэдэг. Тэдний нэг нь бол Балб гэдэг нь улс байгаа. Тэгээд маш сонирхолтой нуусан талаар ярина. Дээрээс нь саяхан нэг Балбын жинзэн нэрийн одоо нэг тийм бослого ч юм ямар нэг юм болж байгаа ш. Дэлхийд нөр жинзэн нэр нь өөр байгаа те. Яг илүү интернет зөөрлсөн одоо тийм бослого ч юм уу. Энийг бол жинзэн нэр гэж ярьж байгаа. Манай ч гэсэн болсон ш те. Тэнтэй адилхан юм юугаар ол хүмүүс айгуу сэмж байгаа. Непал дах гэдэг үг хүртэл гарцсан байж байгаа те. Тэгэхээр энэ улсын талаар хэдүүл ярихад ямар ч юм бэлэн болжээ. За Непал улсынхаа талаар мэдээ баримтаа хаалцж эхлэе. За Непал улсын маань албан ёсны нэр нь Непалийн холбооны ардчилсан бүгд найрамдах улс. Яас эц өнөрт тосоо тий. Тэгээ холбооны улс тэгээд ардчилсан тэгээд бүгд найрамдах. Тий. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улстай л адилхан юм биш үү энэ бол тий. За тэгээ Непал нь газар зүйн хувьд бол энтгэг болон бүгд найрамдах улсын тэ дунд төвдийн өндөрлөг улсын дунд байдаг далаад гарцгүй хэдий ч түүх шашин геополитикийн хувьд бол Азид маш одоо чухал маш олон иргэншлийн зангилаа улс юм байна. За тэгээ төрөнд дурлаа далаад гарцгүй эдийн засгийн хувьд бол харьцангуйс бол гэхдээ бурхан Буддагийн төрсэн газар. Лумбини гэдэг газар тийм. Тэгээ мөн хинду шашинтай одоо 2008 онд албан ёсоор secular state буюу нөгөө төр шашин ангид улс болсон. Тэрнээс өмнө бол хинду улс болсон. Албан ёсоор хамгийн дэлхийн сүүлчийн хинду шашинтай улсаар. Хинду шашин нь байгаа нөгөө улс нь өөрөө нөгөө одоо исламын бүгд найрамдах улс гэл тээ. Одоо исламын шашинтай ирнэ нөгөө төр улс нь ангид төр шашны ангид иш улсууд байдаг шүү дээ. Тийм улс байж л дээ. Непал маа тэгээ 2008 онд бол албан ёсоор тийм биш болсон юм байна. За тэгээ буддын болон тэ хинду шашны соёлын огцлол байдаг. Маш олон соёлын өвүүд байдаг. Тэгээ маш олон шашинтай хүмүүс эв найртайгаар одоо 50 амар амгалан одоо хамтран оршдог. Тэгээд шашин хоорондын зөрчилдөөн харьцангуй баг. Тийм сонирхолтой. Тэгээд орчин үеийн нөгөө хаан засгаас бүгд найрамдах засагт шилжилтийн тийм кейс болж одоо хичээлүүдэд судалгаанд маш их энэ улсыг судалдаг юм байна. За бид нар бол Балб буюу Непал хэлээр ерөөхдөө буддын шашинд болсож их нь боддог монголчууд. Тэгэхээр энэ улсын бол одоо дийлэх шашин бол ерөөхдөө хинду шашин, наист шавна шүтдэг тийм. Ийм байгаа. За газар зүйн хувьд бол маш жижигхэн газар зүйн. Одоо яг Монгол улстайгаа л харьцуулаад танилцуулъя. Яг Говьалтай аймаг Зүйлэлэг том. Манайхаар бол 147,516 км². Говьалтай чинь 141 үдээ. Тий. За газар нутагтай. Тэгээ газар нутаг нь ингээд 3 бүс хуваагддаг юм байна. За тэрэ бус буюу нөгөө Намдор, Халуун дулаан уур амьсгалтай, хүн амын төвлөрөл ихтэй газар тариалан эрхлэх бүрэн боломжтой тийм газар. Гэхдээ тэр бол яг энтхийн зөвхөн хойд хэсэг байгаа нэг нам дор тийм зурвас л байлээ. За тэрэнд тэгтээ хүн амын дийлэнх нь байдаг, газар тариалан эрхэлдэг. Тэгээд тэр нь бүр маш нам дор. Дэлхийн хамгийн өндөр одоо 10 ориглын 8 нь Непалд байгаа шүү дээ. Гэтэл энэ нам дор газрынх нь өндөр нь далайн түвшнээс ерөөсөө 70 м өндөртэй. Маш нам дор. Ер нь далайн түвшин шүү дээ. Тий. За тэгээд дунд хэсэг нь бол нөгөө одоо дунд улс гэж нэрлэдэг уламжлалт одоо овгийн аймагуд те жижиг ханлаг банлаг улсууд байсан тийм хүмүүс амьдардаг. За тэгээ мэдээж Хямлын улс. За Эверест оргил нь бол 8848 метрийн өндөртэй Непалд байдаг. Өндөр оргил нь. За тэгээ түрүүнд дурдсан дэлхийн хамгийн өндөр 10 оргилын 8 нь энэ жижигхэн газар нутагт энэ улсад байдаг юм байна. За би Непалийн одоо шууд уулаас нь эхлэе ярьчих гэж байна. За Непал ягаад тийм ингээд гин тийм өндөрлөг намд ор газрууд ингээд бий болчих гэж байна. За 70 сая жилийн өмнө ингээд энтэг улс арал байсан. Арал байж байгаад ингээд тоошоо ингээд баг багаар нүгэд тэгээд ингээд одоо Аз төв ингээд мөргсөн баг тий. Мөргөөд ингээд энтэг маань Аз төвтэй нийлэнгүүд л яг н хойдлын өргөгдсөн
өргөдөд ингэ өндөр болоод хямлаан уусууд ингэ гарч ирсэн. За энэ хямлаан уус ингэ өндөр болоод гарч ирснээр манай төв аз руу ирдэг буюу манай Монгол руу ирдэг дулаан уур амьсгал байхгүй болоод манайх ингэ илүү тал эрийн бүс болоо говьл болч одоо сахарын зүйлтэй адилхан байхгүй тийм. Сахарын зүйл чинь 20 мянган жилдээ нэг ингэ юу идэх гэж байгаа шнэ. Ногоон болоод буцаад хийс болдогтой адилхан. Манайх бол ингээд тал газар болж байна. Говьтэй такламаканы цөл гэдэг айгүй том цөлүүд ингээд гарчсан байдаг. Ийм төвхтэй. Тэгэхээр энтэг бол ерөөдөө урд нь арал байж байгаад одоо хоошоо гямлаанар бол хум сурах хэмжээгэрчлэн ингээд шахаалаа гэхэд энтэг маань. Тий, өндөр нь үргэлж жил болгон өөрчлөгдөж байдаг. Тий, өндөр нь өөрчлөгдөөс гадна энтэг маань хойшлсараад. Тэгэхээр эн чинь бүр явандаа яг хэдэн сая жилийн дараа л ахал да нэг том бас нэг нэлээд том юм болонтой газар хөдлөлт ч юм уу тий. Янз янзын болон. За Непалд бол дэлхийн хамгийн өндөр 10 улсын нэг нь байдаг гэж. Хэлдэг. Тэгээ 8000 метрээс дээш те. Непал улсад одоогоор 6000 метрээс дээш 1310 оргил өгдөг. 6000-аас дээш те. За тэгээд одоо Гямлан руу ч юм одоо ингээд олон улс дамжиж байгаа шүү дээ. Эверест чи 2 улсын дунд байгаа ш нь байгалийн хэлбэл үлддэг бол нэг улсад байдаг хамгийн өндөр оргил болох Тахаула гэр гэж байдаг. Энэ Непалд байдаг. Непалын дунд байдаг. Энэ оргил бол одоо нэг улсад байдаг хамгийн өндөр оргил байгаа. За тэгээд дэлхийн хамгийн өндөр оргилуудыг хэдүүлсэн ч байгаа харъя те. Энтэг жилд юу юм шүү? 15 см-аар хойшоогоо түрж байгаа юм шүү. 15 см жилд. Энэ бас том зав шүү те. Том зав. За тэгээд дэлхийн хамгийн өндөр энэ оргилуудын мэдлэгийн хувьд бол одоо Европуудын хувьд бол их сонирхолтой байсан. Яг гэх юм бол тэдний хувьд бол 17 дугаар зуунд бол дэлхийн хамгийн өндөр оргилыг бол Альпин оруулж боддог гэсэн. Тий, яг нэг нээлтгэлээр тэгж байгаа шүү дээ. Ингээд дэлхийд дээр том нээлтийг одоо энэ Гямлан руу бол нутгийн өөртөө мэдж байгаа шүү дээ, тий. Тэгтээ нэг хэмждэг, багжаар тэмдэглэдэг ингээд бүх юм итгэн гэдэг ч бас Европод ажил байсан учраас тэд нар ингээд нээсэн гэж боддог. Одоо Америк твийг нээсэн гэдэг ч юм уу, тий. За энтэй адилхан явжсэн. За тэгээд мэдээж Гямлан руу бол мянган жилийн өмнөөс шүтчихсэн Непалаар бол Сагармата гэж нэрлэдэг. За тэнгэрийн одоо толгой хаалга, тий. Дагин гэж тийм охин тэнгэр ч юм уу тийм байдлаар нэрлэдэг. За төв дээр бол Жомолонгма буюу их дагин гэж нэрлэдэг. Их дагин гэж нэрлэдэг. За тэгээд ерөөдөө худалдааны зам мөргөл аж ахуйгаар дамжиж уулсын гар цагаагаар мөсөн голын одоо мэдлэгээр энийг ингээ баяжуулаад бий болгож ирсэн. За барууны ертөнцид хизээ танигдсан бэ гэхлээр барууны ертөнцид бол 18 дугаар зуунаас ерөөдөө танигдж эхэлсэн байдаг. За британчууд энтэгт ноёр дахь явцаг Гямлан ингээ алсаас ингээ ажиллаж эхэлсэн. За яг гэх юм бол нэг Непал нь гадныхан таалтаа бас төвд Непал хоёр. Тийм учраас төвд рүү орч юм Непал руу орж ямар нэгэн байдлаар судалгаа шинжилгээ хөндрийн хэмжих боломж байхгүй байсан учраас алсаас хэмждэг гэсэн баг. Тэр уулыг алсаас хэмждэг гэсэн. За тэгээ Британий гурвалжин хэмжил гэж одоо энэ яг нэг хэмжил дээрээ 1802-оос 1871 оны хооронд ерөөдөө тэр Гямлан уусуудыг хэмжээд хэмжингүүтээ бүгдэнд нь одоо оргил 1, оргил 2, оргил 3 гот явсан чинь оргил 15-ны хөндөр бол таарсан. За энэ оргил 15 ерөөдөө ингээд яаж судлаа? Илүү судлаад өндрийн тогтооё гэж ярьсан байдаг. За тэгээд энэ наривчсан шинжилгээгээр энтгийн математикч Радханат Сектар бас энэ дээр айгуу чухал үүргийг гүйцэтгэж ажилласан байдаг. За тэгээд 15 дугаар оргил хамгийн өндөр гэдгийг бол энэ хүн бол тогтоосон байдаг. За тэр нь болохоор одоогийн Эверест оргил байгаа. За тэгээд энэ оргилыг бол 1865 онд ерөөдөө хэмжээд хамгийн өндөр нь муу юм байна гэдэг ерөөдөө техникийн судалгаа гараад нэрийг одоо Жорж Эверест гэдэг одоо Британий газар зүйч аялагч хүний нэрээр нэрлсэн. За харамсалтай нь Жорж Эверест гэдэг хүн хизээч нэг Гямлан руу дээр харж байгаагүй юм байдаг. Тэгээ Жорж Эверест нэрээр нэрлсэн байдаг. За тэгээд 1808 онд он хүртэл Тахаула гэрий гэдэг одоо Непалийн дунд байдаг нь уул байгаа шүү дээ. Энэ оргилыг дэлхийн хамгийн өндөр оргил гэж ерөөдөө бодож ирсэн. Тахаула гэрий 8 оноос те уучлаарай 8 оноос шүү. Өмнө нь айлт байгаа шүү дээ. За 1838 онд одоо Сиким гэж одоо энэ тийм ууждаг те. Сиким бол Непалийн дунд байдаг Канченжунга гэдэг айгүй үзэсгэлэнтэй оргил байдаг. Дэлхийн 3 дахь өндөр оргил те. Канченжунга дэлхийн хамгийн өндөр оргил гэж одоо үзсэн байдаг. За тэгээд 1958 оноос албан ёсоор Эверестийг бол дэлхийн хамгийн өндөр оргил гэж бол ерөөдөө хүлээн зөвшөөрч энийг бол одоо тогтоосон байдаг. За тэгээд Британий экспедицүүд болохоор 1920-оос 30 оны хооронд төвдөр дамжиж хоёр талаас нь ингээд авирах гэж оролцсон байдаг. Тэгээд хойноос авирахад хэцүү нөгөө сүүдэртэй, тэгээд наргуу те ерөөдөө хүнд байдаг. За 1924 онд оргилд хүрсэн хэсэг нь маргаантай нэг хүн байдаг. Жорж Маллар гэж хүн байдаг. Тэр нь болохоор маргаантай одоо бас баталж болохгүй те. За эргэлтийн цэг юу болсон бэхээр Непал гадныханд албан ёсоор 1951 онд нэгдсэн. За үүний Непал нэгдэнгүүтлөө дэлхийн том улчиж хамгийн түрүүнд Эверест руу гарах гал бөө юм болсон зөвхөстэй. Би ч гарна чи ч гарна. За тэгээд энэ дээр болохоор Эдмунд Хиллар гэж Австралийн улчин те ерөөдөө Британий баг бас энэ дээр бол ажилласан байдаг. За ингээд Непалийн талаас авирах боломж олцсон.
Ерөнхийдөө энэ уул руу авирахад бол удирдал айгүй чухал. Хаанаас авирах айгүй чухал байдаг. Одоо Непалийн талаас авирах, Ойтын талаас авирах уу те янз янзын ингээд авиралтууд нь чухал. Непалийн талаас авирахад илүү нөнөг боломжтой гарах магадлал өндөртэй байсан. За ингээд 1950 онд ямарсан Францын баг Аннапурна 1 гэдэг оргил руу авирж 1800 8000 метрээс дэш оргилд ингээд гарсан байдаг анх авирсан. Хүн төрлөخت 8000 метрээс дэш гарсан байдаг. За Эдмунд Хиллар Австрали гэн Шинэ Зеланд явуулсан шүү. 1953 оны 5 сарын 29-нд одоо төвдийн Шерпа одоо Непалийн те Шерпа Тэнзэн Норгайтай хамт Эверест оргилд анх удаага гарч дэлхий дээр одоо энэ оргилд гарсан анхны хүмүүс нь болсон байдаг. За тэгээд анх гараад амир сэтгэлгүй бууж ирсэн. За тэгээд Эверест нь болохоор үхлийн рейтингээр эхний 5-д ордоггүй. Үхлийн рейтингээр. За яагаад вэ гэхээр олон хүмүүс авирсараад зам гарцсан. Логистикийн хувьд бол яаж гарахаа мэддэг болсон. Одоо хаана амрах уу, яах уу бүх юм тодорхой болсон учраас Эверест руу ингээд юу баг байт юм байна л да. Үхлийн рейтинг арай багтай. Тэгэхдээ 100 хүн тутамд нэг гэжсэн. Тий, тэгтээ чи хамаагүй бага байхгүй юу? Бага. За Аннапурна Канченжуг өдөрч баг 3 4 тутмын нэг нь байхгүй юу? Айгу өндөр байхгүй тэр чинь. Яг л хүн баг авирдаг учраас гардаг учраас тэрлүүч авирах юм айгу бага болчихж байгаа юм тий. За тэгээд статистикаар 29% гэж гардаг юм байна. Энэ Аннапурна нэг болон Канченжунга хэдэрлөө. За тэгээд ийм үүдэг. За тэгээд дэлхийн хамгийн өндөр 14 оргилын 9 нь Хятад, 8 нь Непалд байдаг бол эхний 18 Непалд байдаг. Ийм байна. За тэгээд дэлхийн 2 дахь номер бол К2 гэж байгаа шүү дээ. Каракром 2 буюу одоо Чогоро гэж нэрлэдэг юм да. Энэ болохоор Пакистан болон Индийн одоо ил дээр байдаг одоо энэ уул байгаа. Энэ уулыг бол зэрлэг уул гэж нэрлэдэг. Цаг агарын үед бол маш догшин, тэгээ эвгүй, тэгээ нөө гинт юу байдаг. Өөрчлөгдөж байгаа юм да. За та нартай сайхан байна даа гэж гарахаар ингээд өөрчлөгддөг тий. За би нөгөө Непалыг ярьж байгаа, уул ярьж байгаа учраас бус дуулууд зур хамт гясгас дуртай авчих гэж ярьж байгаа шүү тий. За маш эвгүй цаг агаартай. За тэгээд өвлийн өндөрлөлт юусоо амжилт олдгүй байсан. Энэ одоо олон спорт. Одоо энэ чогор ирүү одоо энэ юу лөө Каракром 2 лөө 100 л авирдаг хүмүүс. За 1921 он хүртэл өвлийн амжилт олохгүй байжгаад тэгээ өвлийн амжилтын юу нормал буржаагийн тэргүүлсэн баг экспедиц анх удаага өвлийн оргилыг одоо эзэлж амжилттай авирсан байдаг. Энэ айгуу чухал байдаг. За 14 оргилд хамгийн хурдан гарсан хүн бол Непалд төрсэн Британи нэрген нормал буржаа гэдэг юм байдаг. За эмэгтэйчдээс норио хүн байдаг. Яг л тэр 14 оргилд ингээд хамгийн хурдан байдлаар авирчаал нэг жоохон байж байгаа дахиад амраал ингээд харна гэдэг хүнд гэдэг одоо эдэн 7 хоног ч юм хамардаг тий. За Камирита гэдэг Шерпа Эверест 24 удаа авирсан байдаг. Камиритагийн чи одоо 29 болсон. 9 болцсон явж байна тий. За 29 болцсон явж байна. Тэгээд айгүй хурд явж шүү тий. За Эверест руу авирдаг 17 зам байдаг. Энэ 17 замыг нь Шерпанууд ямарсан гаргаж ирсэн байдаг. За 3 дахь өндөр оргил Канченжуг нь болохоор Сиким дээр байдаг. Энэ Сикимыг би яагаад ярих гэдэг нь хэлэхээр Непал яг манай Монголтой адилхан 2 том гүрний дунд байдаг. Непал болон Инд. Тэгээд манайх ч нэг Оросын соёлын нөлөө өндөртөө мөртлөө Хятадын худалдаа аяг өндөр үдэн штэ. Хятадаас бол санхүүгүүд бол бид нар чинь нэлээд бас нэг худалдаа авалт хийдэг те. Непал яг адилхан Индгийн болон Хиндүү шашин нөлөө маш өндөртөө боловч санхүүгүүд бол Хятадын нөгөө бараа таваар ч юм Хятадын нэг тийм мөнгө маш их хэрэгэлдэг ийм ус байгаад байгаа. За тэгэд Эверест рүү авирал руу гарахад нэг уулчин 4-11 км алддаг гэж байгаа. Тэгээд энэ чинь далайн төвшнгөөс 65% багын хүчил төрөгчтэй авирдаг. Ийм айгүй аюултай байгаа. За тэгээд энэ Сиким гэдэг улс нь яагаад би нэг ингэж ярьж инлээр Сиким бол Непалийн 3 дахь хурширсан саяхныг болтол. Монголчин саяхныг бол дэлхийн 2 дугаар дайны өмнө төвд Туваа манай 3 дахь хурш юусан шүү дээ. Тэр 3 дахь хуршиг Оросод авцсантай адилхан эндчүүдийн Сикимыг авсан байдаг. Тэгээд Сиким болохоор Непал Бутан хоёрын дунд нэг энтхийн газар гэдэг шүү дээ. Сэндвичлэгцэн гадаг шүү. Яг тэр байгаа. Сиким бол Непал, Бутан, энтх дөрвөлөндөө нэлээд жижиг улс нэрийг энтх бол өөр юм ус болгоод авсан байдаг. Хойдлын төвдийн бол Хятад авсан байдаг тий. За ийм байдлаар энэ хоёр ус бол ингэж хэлсэн байдаг. За тэгээд Нанг Парбат гэж одоо бас айгүй том өндөр уул байдаг. Энэ бол баруун цахын оргилууд нүцгэн уул гэдэг нэрээр алдартай. Ингээд нүцгэн ингэж харагдчихдаг. Шууд харагдаж болох үстэй байралтай нь холбоотой. За өхлийн хувьд бол эхний 5-д орохгүй ч авирахад хамгийн хэцүү бол. Хамгийн хэцүү. Яг бол хүн айгүй баг. Уулчдын яг шалгуур болсон тий. За ийшэл авирна гэдэг тийм шалгуур болсон юм болоогаа. За тэгээд энэ авирж байгаа хүмүүс рүү талибанчууд Афганистаны талибанчууд алдаж бас 10 хэдэн нас орсон тохиолдол бас ингэ гарсан. Ийм нэлтэй зүйлүүд явсан байгаа. За ингээд дэлхийн хамгийн өндөр 10 оргилын
За 8 Непалд үтгсэн байдаггүй нь болохоор 2 бичигдэг Чогори буюу К2 байгаа. За нөгөө нэг оргил нь болохоор Пакистанд гэдэг түрүүний ярд нөхцөл уул болох Нанг Парбат гэдэг уул байгаамаа. За ингээд уулын талаар ингээд мэдээлэл өгөхөд нэг иймэрхүү байна. За тэгээд энэ Гямлаа нурууны уулууд нь юу байж байгаа? Шохон чулуу кальцийн нүүрс хүчил, кальцийн гантгаар хөвчлэн бүрдсэн байдаг одоо юуны хувьд бол. Одоо найрлагын хувьд те. За уул нь бол нэг иймэрхүү байна. За одоо түүх рүү орох уу те. За тэгээ хоёлаа түүх рүү орохоос өмнө өнөөдрийнхөө нэвтрүүлгийн ивент итгэжийг дурдчихъя. За Атлас нэвтрүүлгийг маань бит хоёрыг хадтай бүтэн жилийн турш те ивент итгэгчтэй нэвтрүүлгээ хийхэд бит хоёр санаа зовх зүйлгүй хийж байгаа. За хоёр ивент итгэгчийн маань нэг бол ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани байгаамаа. За MMS компани нь одоо ногоон ирээдүйг хөгжүүлэх гэдэг маш гоё урайтай. Урайных нь учир нь өөрийнх нь үйл ажиллагаатай шууд холбогддог. Нарны эрчим хүчээр байгаль дээлтэйгээр сэргээгт эрчим хүчийг ашиглаад аж ахуй нэгж өрхүүдэд үйл ажиллагаа явуулах боломжийг олгодог юм байна. За тэгэхээр та бүхэн нарны эрчим хүчний системийг системийг нь өөрөө айл өргөд зориулаад аж ахуй нэгжүүдийн хэрэгцээ шаардлага зориулаад дэлхийн хамгийн шилдэг үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмжөөр ингээд энэ эрчим хүчний энэ төслийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон. Тэгээ таны хүсэл шаардлагын дагуу таны хүссэн газар байгаль дээлтэй хизээж дуусахгүй дундруулшгүй те нарны эрчим хүчийг ашиглаад өөрийн хэрэгцээг хангах юм боломжийг бүрдүүлдэг хамт олон юм байгаа. За та тэгээд үйлдвэрлэл явуулж яж болно, одоо фермийн үйл ажиллагаа явуулж яж болно. Магадгүй хотоос зайдуу зүгээр л өөрийнхөө сайхан цуслан дээр нарны эрчим хүч ашиглаад сэргээгт эрчим хүчийг ашиглаад байгаль дээлтэйгээр эрчим хүчнийхээ асуудлыг шийдээд эдийн засгийн зардлаа багасгахыг хүсвэл ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани мэргэжлийн хамт олонтой уулзаад тэдний шийдэл зөвлөгөөг аваад тэдний үйлчлэгийг аваад өөрийнхөө эрчим хүчний асуудлыг үр ашигтайгаар шийдэх боломжтой байна. Ингээд MMS компанидаа баярлалаа. За баярлалаа. Ногоон ирээдүйг дэмждэг, гол мөндөр дэмждэг та бүхэнд баярлалаа. За Непал бүр маш сонирхолтой улс байна. Судалж байхдаа би бүр гайхлаа. За тэгээд тийм сэрдхийлэм аимшигтай түүхийг хүртэл сайхныг болтол туулсан. За мэдээж 2025 оны газар хөдлөлтөд бид нар санаж байгаа. 2001 оны хааны гэр бүлийн хадлага байна. За тэгээ мэдээж бас 15 оны газар хөдлөлт юм уу өнгөрсөн жил болсон 3 сараас 5 сарын хооронд болсон тэр бүх нийтийн бослого эсэргүүцлээ шүү дээ. За маоистуудын бослого буюу иргэний дайн байна тийм. Иргэний дайн байна 96-аас 2006 оны хооронд шүү дээ тий. За түүнээс өмнө газар зүйн жаахан орё. За ингээд ярихаар айгүй том газар нутгийг эзэлсэн маш олон одоо 30 сая хүн амтай 123 болон түүнээс дээш овг амь хилтэй гэж байгаа. Тийм. Маш олон том ингээд газар нутгийг ингээд хамарсан улсын талаар яриад байна гэсэн чинь нийт урт нь 800 км өргөн нь 200 км. Тийм манай Говь Алтай аймгийн жоохон шахацсан л гэсэн үг байхгүй ингээд тий. Шахаж жижигхэн болгоцсон. Маш жижигхэн газар нутаг тэгээд энэ маш өвөрмөцсөн өндөр уултай тий. Энэ уур амьсгалтай газар яаж энэ олон хүмүүс энэ олон соёл иргэншлүүд ингээ хамт байгаад байсныг өөрөө маш сонирхолтой байна. Одоо 80 этник групп гэж 80 одоо үндэстэн угсаатан 123 янзын хил гэж байгаа тий. Харин тий. Сонирн байгаа шүү. За тэгэхээр түүх рүү нэргээд орвол маш сонирхолтой. За археологийн болон хил шинжилгээний судалгаагаар бол Непалд төвд Бирмийн болон Индо-Арийн одоо Индо-Арийн гэдэг шүү дээ тий. Угсаатнууд эртнээс холилдонд суурьшиж эхэлсэн байдаг юм байна. Тэгээ манай эртний 6-аас 9 дугаар зууны хооронд Личави гэдэг одоо овг аймагуд хүчрхэгжээд одоо харьяа овг аймагуудаа өөрийнхөө хүчинд нэгтгэхэд анхны одоо төрт улсыг бий болгосон юм байна. Харин 13-аас 18 дугаар зууны хооронд Мала хотын соёл нь илүү хөгжөөд ягаад тэр нөө буддын одоо шашны те үндэслэгч бурхан Буддагийн төрсэн газар л Лумбинид нь байж гин Гаутама Сиддхартха те Гаутама Сиддхартха. Тэгээ бид нар нөгөө ягаад ч бодохдоо их буддын шашинтай л ус гэж бодох. Тийм ер нь тэгж боддог те. Гэтэл нийтгүй амынх нь 80% нь хинду шашинтай хүмүүс байдаг. Гэхдээ энэ олон шашин маш ив найртайгаар хамтран ингээд оршдог. За тэгээд ер нь бол хотын соёл урлаг сүм хийдийн оргил үеийн Малагийн одоо соёлын үед байсан гэж үздэг юм байна. Тэгээд тухайн үеэс үлдсэн маш олон соёлын өвүүд байдаг. Нэгдсэн үндэсний байгууллагын соёлын өв маш их байдаг. Мэдээж Лумбини ч маш олон байгаа. Дурдвал одоо чинь Мустанг байна. Мустангийн хант ус гэж улс байсан юм байна. Буддын шашинтай хант ус. За тэгээд 11-ээс 18 дахь зууны үед тэр улсын үед барьсан байгуулсан гайхалтай буддын шашны сүм соёлын өвөд одоо болтол байдаг. Харамсалтай нөгөө хадгалалт, хамгаалалт нөгөө нөхөн сэргээлтийн ажил те сэргээн босголтын ажил маш бага хийж байгаа учраас тэр нь илэгдэж хорогдоод буддын шашны маш тийм чухал архитектур соёлын өв устж өгөө болоход хүрээд байгаа юм билээ. Тэр талаар нэг сонирхолтой кино үзлээ. За тэгээ 18 дугаар зуунд
Притви Нараян Ша гэж те хүн энэ олон амаг аймагуудыг нэгдээд яг одоо энэ Катманду хөндөд байгуулсан одоо төвлөрсөн анхны хан тусыг байгуулсан гэж үздэг юм байна. За тэгээд энэ Притви Нараян Ша гэдэг хүн нь өөрөө Гурка байсан гэж байгаа. За Гурка гэж хэн болох талаар би жоохон явж байгаа нэвтрүүлэг дээр ярина. За тэгээд 2008 оны хүртэл дэлхийн цорын ганц хинду хаан тус байсан. За тэгээ Будда мэндэлсэн Люмбиний орчин гэж юм те нийтгүй амынх нь 81% нь хинду, 9% нь буддист, за тэгээд исламын шашинтай хүмүүс бас байдаг юм байна. Тэгээ ер нь шашин хоорондын зөрчил хамгийн багтаа нэгэнд тооцогддог. За тэгээ маш олон хүнтэй гэж энэ хүн ам нь олон хилтэй гэж энэ мөрлө хүн ам нь бас харьцангуй тийм их биш те 31 сая хүн амтай яг нөгөө газарамтанд харьцуулбал их юм те бас. За тэгээд нөгөө орлого багтаа орнуудын тоонд яхахгүй 162-т хичигддэг тий. За тэгээ нийслэл хот маань Катманду 1990 оноос хойш хүн амынх нь өсөлт нь удаашрж эхэлсэн байна. За тэгээ 2025 оноос хүн амын өсөлт нь 1% болж бүр буурсан. За энэ хүн амын өсөлт буурж байгаа шалтгаан нь нөгөө боловсролын түвшин нэмэгдэх, хотчлт, шилжилт хөдөлгөөн нэмэгдснээс мөн гадаа шилжилт хөдөлгөөн маш их нэмэгдсэн гинэ. Шалтгаан нь маш олон хүн ам за бараг л 17 гээг байхта хүн амынхын 7% нь гадаад оронд ажиллаж улс орн руугаа олсон цалин орлого явуулдаг. Тэр нь өөрөө нөгөө маш их хэмжээний мөнгийг гадаад гаднаас мөнгө урсгалыг улсад нь бий болгодог. Тэр нь улсын эдийн засгт бүр маш чухал. Тэгээ Непал болон Сикимчүүдийн хувьд бол энтэг рүү маш их ажил. Ялан шашин хэлний хувьд ойрхон. За үнэхээр боломжтой нь өөр өндөр хөгжилт тусад авчиж байгаа юм тийм. Ер нь бол дийлэнхийн энтэгдсэн. Энтэгд ажиллаж байгаа тийм. За тэгээд нэг олон үндэстэн угс саатны хувьд бол нэг одоо хамгийн том этник бүлэг нь бол тий угс саатны бүлэг нь Четринууд юм байна 16% эзэлдэг. За тэр нь бол түүхэн цэргийн удирдагчид нийгмийн дээд давхаргын хүмүүс. Нөгөө хинду шашинтай болохоор нөгөө кастинг систем яхахгүй байна гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За дараа нь бол брамачууд 13%. Энэ бол нөгөө шашны хүмүүс байдаг гол төлөв. Шашны ламын соёлд оролцдог тийм хүмүүс байдаг. Удам угсаагаараа тэгж явдаг. За тэгээд магаарчууд гэж энэ тэр нь 7%-ийг эзэлдэг. Тэр хүмүүс нь уулын бүсэд сууршдаг. Тэгээд магаарчууд дундаас нь гуркачууд гардаг. Одоо гурка гэдэг нь Непалийн цэрэг байхгүй юу? Энэ их маш гоё төвхтэй жоохон байж байгаа дийний талаар ярина. За тэгээд таманчууд байна буддизм одоо буддийн шашинтай уулын соёлтой тийм хүмүүс. За тэгээд Непалчууд буюу Мадисинууд нь төв болон талаар одоо газар тариалан эрхэлдэг. Тэр бол 32%-ийг нь эзэлдэг. За тэгээд үлдсэн 26% нь Неварууд, Гүрүнгра, Айлимбу, Шерпа гэх мэт бусад овг аймагуд. За Шерпануудын талаар ирсэнтэй уулчт. Нөгөө хямлан өндөр улсад гарахад туслаад байгаа хамт яваад байгаа тэр ачаа бараагийн зөөгöd байгаа хүмүүсийг Шерпа гэдэг шүү дээ тийм. Тэгэхээр Шерпа гэж чиний хэлээд байгаа юм талаар үзэгсэл сонсогчтойгоо хуваалцъя. За Шерпа гэдэг нь зүүн нутгийн хүн гэсэн агуулгатай юм байна. За тэгээд зүүн нутгийн өөрсдөө Шерпа гэж нэрлэдэггүй төвдийн зүүн хэсгээс ирсэн хүмүүс төвд хүмүүс гэж өөрсдөө нэрлэдэг. За тэгээд Химлай уулын өмнөд бэлд одоо тэр нь 15-аас 14% төвдөөс нүүж ирсэн хүмүүс. Одоо 10 билээс өмнөд бэл рүү нүүж ирсэн хүмүүс гэдэг юм байна. Өөрсдөө бол төвд хүмүүс гэдэг өндөр ууланд амьдардаг уулын одоо өөр билээр амьдарч байгаа. За тэгээд энэ хүмүүс ер нь бол маш юм өвөрмөц соёлтой өндөр ууланд амьдардаг. Тэгээд ер нь гайхалтай уулчид гэсэн үг. Ягаад тэгэхээр нөгөө далайн түвшнээс ер нь бол дунджаар 3000-аас 4500 метрийн хооронд л тэр хүмүүс амьдардаг юм байна. За тэгээ хүчил төрөгчийн дутагдaltaй маш хүүтэн уур амьсгалтай амьдардаг. Тэгээ тэдний амьдралын хэв маяг нь бие мах бодно өөрөө тэр далайн түвшнээс маш өндөр байгаа байдалтай зөгцсөн. За тэгээ шашны хувьд бол тэдний хэл нь бол нөгөө төвд хэлний аймагт хамаардаг. Бичгийн уламжлал бол маш бага аман соёл байдлаар ардын аман соёл үлэр домог байдлаар ер нь бол өөрсдийнхөө соёл түгээгтэй үр хочтой үлдээдэг. За тэгээд одоо буддын шашны ламын тий шашинтай гэж одоо хэлхүүдтэй тий. Тэгээд нөгөө чомолунгма гэдгийг их тэнгэрийн дагна гэж өөрсдөө нэрлэдэг. За тэгээ ямаа сарлаг малладаг, худалдаа арилжаа хийдэг. За тэгээ уулын замын тээвэр хийдэг. Эмэгтэйчүүд нь бол нийгэм эдийн засгийн оролцоо маш өндөр өөр өмчлөх хэрэгтэй. Тэгээд хүн ам хөвсийн харьцааны хүртэл эрчүүд нь олон эмэгтэйчүүд нь бага. Дээрээс нь манайч нүүдэлчин соёл эмэгтэйчдийн эрх мэдэл өндөр байдагтай адилхан нөө хүн амын төвлөрөл бага байх тусмаа эмэгтэйчдийн эрх мэдлэр нь өндөр байдаг гэдэг одоо энэ дээр харуулж байгаа тийм. За тэгээд энэ Шерпа хүмүүс маань одоо биеийнх нь нөгөө өөрсдийнх нь биеийн тэр өндөр уулын уур амьсгалтай гайхалтай зогцсон гин. Цуснд хүчил төрөгч зөөврлөх чадвар нь энгийн хүмүүсээс маш өндөр. За тэгээд цус нь өтөрдөггүй зүрх нь маш бага ачаалал авдаг.
За тэгээ эднэрийг бол одоо Уушиг томтой. Тэгээ уушиг томтой тэгэхээр уулын авиралтын тэгээ физиологийн судалгааны одоо төв байгуулгаж тэднийг судалж байгаа гинэ. Тэгээ энэ хүмүүсийн хувьд болохоор юу байдаг? Уул руу одоо авирахад сайн би физиологийн онцлогоос гадна ачаа зөөх болон уул руу авирж гарахад маш хөнгөн шингийн чадварлаг байдаг. Зам гаргана, олс бэхлэн тэгээд амь насыг аврах ажил. Одоо ингээд юунууд Европод өндөр уул руу авирж байгаа чинь энэ хүмүүсийн тусалцаа байхгүй бол ерөөд авирахад маш хүнд байхгүй тий. Тэг хамгийн анх авирсан хүн хүртэл Тэнзэн Норвегийн Шерпа таамд авирсан юм биш тий. Эдмунд Хиллари бол ганцаараа барахаарг байгаа байхгүй ч тий. Ер нь их сонь. Тэгээ өөрсдөө бол Шерпа бол бид нар бол уулчин биш ээ. Бид нар бол энэ уулын сахиул гэж үздэг юм байна. Тэгээд ууланд авирах бидний энэ үйл ажиллагаанд бид нар орлого биш. Харин уул бол ариун орон зай. Тэр ариун орон зайг ариун найранд хадгалах. Тэр уулын тэр одоо сахиус гэж ойлгоо шүү дээ. Тэ. Тэр сахиусыг хилэгнүүлэхгүй байлгах, тэ ая таадан засах ажлыг Шерпа хийдэг гэж итгэдэг юм байна өөрсдөө. За тэгээд энэ Эверест рүү авирах аялал бол хямдхан байдаггүй тий. Үнийн хувьд бол ерөөхдөө 40,000-аас 100,000 долларын үнэтэй байдаг. Одоо тэр чинь 40,000-аас 100,000 доллар чинь нэгдүгээр тэр нөө өндөр уул руу олон хүн ингээд хямдхан байх бол авирах юм бол мэдээж экологийн сүрэл болно тий. За тэгээд хүний амнаас хад маш олон юм. Дээрээс нь тухайн газар нутагт нэг хөрөнгө оруулж байгаа. Хөрөнгө оруулалт хэлбэр орчин. За тэгээд энэ үн л болохоор одоо хэдэн ширпа авах уу, хэдэн хүн хөлсөлөх үү яах уу гэд айгүй олон юмнаас шалтгаалаад үн гэдэг. Нилээ VIP айд бол 100,000 доллар орчим. За хамгийн хямдхан бол 40,000 доллар. 40,000 доллартай бол та нэг Эверест рүү авирж болно гэдэг л ерөөдөө визнийхээ үнэ нь бол тарж байгаа тийм. За тэгээ түүх рүүгээ эргээд ороход 18 дугаар зуунд ингээд төвлөрсөн хан тус бий болсон гэж байна. Тэгээд энэ хааны угсаа саяхныг болтол одоо Непалийн хааны угсаа байхгүй юу? Энэ хааны угсаа. Тэгээд нэг сонирхолтой домог уншлаа л да. Энэ хаан анх одоо энэ Притви Нараян шаан анх ингээд энэ Катманду хөндөгтэй эзлээд нэг жижиг овгийн аймаг хаан тулсуудыг ингээд нэгтгэх аян дайндаа явах замдаа нэгэн буддын шашинтай ламтад харалцсан гинэ. Энэ Притви Нараян шаан өөрөө гүрка байсан гэж байгаа. Цэргийн өнгөсөг байхгүй юу? Байсан. Тэгээд тэр буддын ламтад харалтаад нэг даянч ламтад харалтаад даянч ламд нэг тавг ингээд тараг өгсөн даянч ламд амсчаад буцаагаад өөрт нь амссан тавгтай таргаа барьсан гинэ. Тэгтэн нөгөө хаан хэлэгнээд би чамд ингээд те хоолунд ингээ өгч явах чи яга буцаж амсчаа надад өгж байгаа юм. Чиний ингээ бузарлаж бохирдуулсан эдэг би юу гэж амсах юм бэ гэж хэлэгнэхт нь нөгөө даянчлам ингэж хэлжилтэй. Хэрвээ та миний өгсөн те энэ таргийг амс зооглсон бол таны ингээд одоо үйлсэнтэй улс орныг нэгтгэх өөрөө хаан суух те энэ зүйл чи ингээд их төвшөрт сайхан тогтох байсан юм аа. Тэгээгүй учраас та ингээд бурхнаас те гэтэл энэ хаан өөрөө хинду шашинтай байхгүй юу? Буддын шашинтай даянчлам өөртний идэ өгсөн л хэллэнсэн юм шиг ба. Тэгээ та энийг одоо бурхны нэвэл хайрыг хүлээж аваагүй учраас таны удам одоо таны одоо хаан засагтай таны удам 10 удмын дараа тий 10 ингээд үеийн дараа тасрах болно гэж хараал хийсэн гэдэг их тийм домог байдаг. За тэгээ тэр домог нь биелсэн байж магадгүй бас нэг баримтыг сүлд нойлоо яриа тий. Тэхүү тий. За ийм сонирхолтой тэгээд ер нь бол хаан засаг тэгээд нөгөө хэдийгээр нөгөө урд нь ингээд Английн амар том колони шүү дээ тий. East India тий. Гэтэл Английн колони хийж байгаагүй. Гэтэ 1800 он тий энэхтэй дайцсан British Nepalese War гэдэг тий Британи Непалийн дайн. Тэгээ энэ дайнд энэхүүгүүд ялч чадаагүй. Дийлээгүй. Нөгөө англичууд Непалуудыг дийлээгүй. Тэгээд инхийн гэрээ байгуулад тэр гэрээнээс хойш юу болсон бэхээр 200 жилийн турш тэр дайн дээр юу гуркачуудын эд шид онцгой авиас тэсвэр төвчээр эр зоргийг олж харсан. Гурка гэдэг нь Непал улсын иргэн хэрнээ Непалийн биш айрамд аль пааж байгаа цэргийн үнийг хэлээд байгаа. За тэгээд түүнээс хойш 200 жилийн турш Британий эзэн хааны айрамд гуркагийн хороо байдаг. Одоогор Британий айрамд 4200 гаруй гурка цэрэг аль паадаг. За энэ дайнаар нөгөө энэ уулын тэсвэр төвчээртэй энэ гурка нь одоо Непалийн өмнөд хэсгийн энхигийн хойд хэсгийн нэг юм хэсгийн газар нутагт одоо оршин суудаг байсан авг аймаг юм байна л да. Тэр нутгийн эрчүүдийн ирэмгий зоригтой байдал, тэсвэр төвчээртэй байдал, энэ нөгөө одоо ирэмгий хурдан те энэ тулаанч байдал нь өөрөө тэр Британий эзэн хааны айран байхны те одоо бишрэлийн гайх шиг аваад түүнээс хойш 200 жилийн турш Британий айрамд гуркагийн хороо байдаг. За тэгээ хамгийн олон гурка хаана байдаг вэ гэхээр одоогор бараг 37-аас 39 мянган гуркагийн энтхигийн айрамд
Албаатаг гэж байгаа. За тэгээ дэлхийд даяар инхийг сахиулах үйл ажиллагаанд явдаг. Тэр бол тэд нэр дэлхийн 1-р дайнд оролцсон, 2-р дайнд оролцсон бүр яг элит цэргийн хороо тооцогддог юм байна. Түндгэр супер гарууд байна шүү дээ. Супер гарууд харин тусгай үйл ажиллагаанд тэгээд Непалаас өөрөө гүрка шалгаруулах процесс нь маш хүнд хэцүү. 36-7 хоногийн турш үргэлжилдэг шалгуур байдаг гинэ. Тэгээд тэрэнд нь одоо хэрвээ тэнцээд орж чадах юм бол нэгдүгээрт нэр хүндийн хувьд чухал. Цалин урамшууллын хувьд тэг гаднаас цалинтай байна гэдэг чинь айгүй чухал. Тэгээ нэр хүндийн асуудал тооцогд юм байна. А Непалууд өөрсдөө армаа яагаад гэвэл Непал иргэн л байгаа болохоор зүгээр л Непалийн арми гэж нэрлэдэг. Харин Непалаас тэр хүнд хэцүү шалгуурыг даваад тэнцэж гарч чадсан тэр Индигийн аримд албааж байгаа, Британий аримд албааж байгаа, Сингапурын цагдаа хүртэл гүркачуд байдаг гэж байгаа. Маш өндөр шалгуурыг давж ирсэн. Тэр гайхалтай шалгамгай цэргүүд одоо тусгай хороо, элит хороо байгаа. Наа ч юм бол цэргийн асар том соёлыг бол өөртөө бий болгоцсон юм шүү дээ. Одоо гурка гэдэг нэртэй л хүмүүс тэр үнэхээр супер элит цэрэг гэдэг бол зөвхөн дэлхийн нийтээр үлэншүрсэн тий. Тэгээ эзэн хааны хувийн хамгаалтанд хүртэл байдаг гэж байгаа юм чинь. Үнэн ч бахана байна да надад ч давхар тий. Тэгээ төсвөр төвчээртэй өөрсдийнх нь нэг юм хутга юм жижигхэн мөрдлөө юм тахир хутга юм байна. Тэр хутгаараа бүр ингээд маш бодвол одоо тулдааны үед маш олон тооны хүний амийг л ороод чаддаг ч юм уу тийм юм шиг. Ер нь маш сонирхолтой түүгээрээ Непал маш алдартай. Одоо нэг манай нууц төвчөн уншихаар тэгдэж шүү дээ. Дайн болох гэж байгаа юм бол урууд мангуудууд дайныг хараад баярлж бүжгэлж байгаа нэг яг тэдэр шиг л байхгүй тий. Дайны тулгаанд явдаг хамгийн элит юм гаруудыг хэлээд байгаа юм байна л да. Тэгээ маш нэр хүндтэй түүгээрээ бүр алдартай. Тэгээд гүрка одоо Афганистаны дайнд хүртэл оролцсон. Ер нь бол инхийг сахиулах үйл ажиллагаанд дандаа нууц даалгавар гүйцэтгэхээр ордог. Хамгийн хүнд ажлуудын нөхдүүд маш хурдан шалгангаа хохирол багтаагаар бүр төсвөр төвчээрийн туйл гэж байгаа. Би энэ талаар баримтат кино үзчихсэн. Индигийн аримд хэрхэн шалгаруулж авдаг талаар нь бүр үнэхээр өстой нэг бол тэнцэн тэнцэхгүй болох хүн гэдэг. Тэгээ өөрсдийнх нь ураа бол шившигтэйгээр одоо covered тэ хулчгаар амтан байснаас нэр үнтэйгээр өгөх нь одоо чухал гэдэг үрээтэй. Тийм юм үндэсний сонирхолтой цэргийн нэг тийм элит бүлгүүдийг одоо бүрдүүлдэг овг аймагуд байдаг юм. Овг аймаг байдаг юм байна тэнд. За тэгээ энэ хаанаа тийм байсан бэлээ. За тэгээд Британий колони байгаагүй. За тэгээ 1951 оноос хойш яг ардчилсан улс болж өөрсдөө зарласан боловч тэр нь бас нэг тийм амжилттай болоогүй байж байгаа хаант тий хааны гэр бүл нь бол байгаль байсан. Тэгээд яг хааны гэр бүл нь 2000 оны хүртэл ер нь бол нөгөө Английн одоо нөгөө үндсэн хуульд одоо тэ хаан цагтай байх тийм чиг баримжаал одоо чиг бодлого руу ороод ард иргэдэд тодорхой хэмжээний нөгөө улс төрийн эрхийг шилжүүлээд байж л тэ хааны гэр бүл нь байсан хэвээр байна гэд. Гэтэл харамсалтай нь 2001 оны 6 сарын 1-нд нэг аимшигтай үйл явдал болсон нь. За тэрнээс өмнө би нэг жижигхэн түүх хэлчихдэггүй. За яг тэгэхээр 1990-ад оноос иргэд ардчлал ингээд одоо ингээд дэлхийн нийтээр л ингээд Берлиний анаанал ингээд иргэд ардчлал руу хагас одоо нэг төлөв ингээд унчлаа шүү дээ. Тэгвэл манай хурж хилцсэн те. Непал ингээд ардчлал руу хагас ингээд байдлаар шилцсэн байна л да. Бутан ч айгүй санаатай хөршин. Барууныхан таалгаа нээхгүй жоо сүлд нээсэн байхгүй. Ард түмний арай өөр болгож байгаа. За тэгээд хагас дуу нээсэн. За ингээд нээх үед ингээд олон намын ингээд тогтолцоонд гарч ирсэн юм байна. За энэ дунд коммунист ном буюу одоо маоистууд гэдэг тийм одоо нам гарч ирсэн. За тэгээд энэ нам гарч ирээд ард иргэд болохоор хааны талд итгэхгүй маоистууд айгу итгэсэн юм байна. Яг бол маоистууд айгу олон юм авсан. Кастын системийг устгах нь хааны энэ юг байхгүй болгонтэй. За тэнгүүтээ бүх юмыг одоо ард түмэнд тараана гэдэг чинь бас жоохон популист юм бол ард түмэнд айгу таалагдсан. Ийм юм болсон байдаг. За ингээд 1996 онд нэг түүхэн шалтгаан бүрдсэн Непалийн ард түмэн яг одоо энэ сая болсон жинзэнэр хувьдгалтай адилхан одоо нэг юунд айгу бухимдаж одоо нийгмийн байгууламж болон авилгал хэйл авах бол маш олон юм бухимдж. Дээрээс нь кастинг системгээ хэдхэн маш одоо хөрөнгөтэй мөнгөтэй болсон. Энээс болоод ерөөдөө нэлийн бослог гарсан. Тэгээ маоистууд болохоор бас тийм хөдөө орон нутгийн нөхдүүдтэй айгүйх тулж ажиллаж тэднийг ингээд синхруулж одоо тэр олон уул нурууд төрөхгүй шүү дээ. Төр өрөхгүй газар маоистууд төрдөг гэсэн ингээд. Хоёлаа бас нэг юмыг орхицсан байлаа нэг. Яагаад тийм олон хилтэй овг атаг амиг говь алтай амир шим газар нутагт амьдраадсэн бэхлээр угаасаа байх л хэлтэй. Тэгээ хоёлаа Папуа шинэ гэвэл хэлжсэн. Тэрийг нэг хальт дуртах уу? Тий. Нөгөө гайхаад бас яг Папуа шинэ гүнийгийн хувилбар гарчлага нь маш жижиг газар нутагт маш олон хил өөр овг аймагуд
бие биентэйгээ маш бага соёлын болон эдийн засгийн харилцаанд орж исэн. Ерөөсөө нөгөө топограф буюу газар зүйтэй холбоотой. Өндөр уус байгаа учраас бие бие рүүгээ тэр болгон очоод худалдаа арилжаа хийгээд соёлын харилцаанд ороод байх боломж харьцангуй бага учраас тэр уулын одоо чи уулын хойд ингэрт амьдардаг бол уулын хойд ингэртэй л амьдарна. Өмнөд ингэрлэг гарах гэж бөөн зам тулах учраас би удаал амьдран тэр болгон ингээ харилцсан те солилцоод энэ одоо хилжилт хөдөлгөөн болоод байх боломж байхгүй учраас өөрийн тэр өвөрмөц байдал ондоошлыг хадгалаад энэ олон овог амьд үлдчихсэн. 123. Одоо шилбэл би Хямлаа нурууны Эверестийн өмнө билд амьдрдаг бол хойд бил рүү очих гэж одоо 8800 давнаж байхгүй шүү дээ тий. Тийм тэгээ ер нь бол нэг хэдэн жилдээ нэг хүн тийшээ нэг очиод ирнэ. За ихэнх нь очих гэж яваа замдаа өвхөн нэг тиймэрхүү л байсан баг. Тэгээ тийм байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ түүхэн цаг хугацаа азлагдсан тосгон кастинг систем бичиг үсэггүй байдал зам харгуу гэл айгүй олон юм нөхцөл байдал үүсээд энэ маоист нам нь ерөнхийдөө илүү идэвхтэй болж ирсэн. За тэгэнгүүт л энэ нөхцөл байдлын хамгийн оргил нь 2001 он тохиож байгаа маа. За 1 оны 6 сарын 1-ний өглөө юу болсон бэ гэхээр хааны гэр бүл өөрсдийнхөө ордонд байжээч л дээ. Тэгээ бильярдны өрөө гэж байгаа. Тэр өрөөнд хааны гэр бүлийн 9 гишүүн байсан. За түүнд хаан Бирендра, хатан хаан Айшвария, хааны баг хүү принц ханхүүний Ниража, хааны охин Шрут одоо гүнжтэй Шрути хааны ах, за тэгээ хааны ахын охин, хааны ахын дүү тэгээд угсаа залгамжлах ханхүү. Дипендра. За энэ 9 байгаад энэ шөнө юу болсон бэ гэхээр энэ шөнө энэ 9 хүнээс 8 нь амнаас алдсан. 2 хоногийн дараа ханхүү угсаа залгамжлах ханхүү Дипендра өөрөө комд байж байгаад нас орсон. За албан ёсны мэдээ ирж байгаа шүү. За албан ёсны мэдээгээр албан ёсны тайлангаар одоо юу болсон бэ гэхээр тухайн гэр бүл тэр өдөр ингээд орой хоолныхаа дараа бильярдны өрөөнд ингээд хааны гэр бүл бөөнөрөө цуглдсан юм яриа хөөр тоглоом шоглоом хийгээ байж ч л дээ. Гэтэл энэ ханхүү угсаа залгамжлах ханхүү Дипендра нь юу яаж нэг найз охинтой байж л дээ. Тэгээд найз охинтойгоо гэрлэх гэсэн боловч нөгөө гэр бүлийн талаас нь тэр гэр бүлийг нь хүлийн зөвшөөрдөггүй албан ёсны тайлбар шүү. Гэтэл өөрөө ханхүү өөрөө Английн Eton коллежийг төгссөн. Нөгөө Английн хаадууд сурдаг. Дэлхийн хамгийн их стэйцийн угсаа залгамжлах ханхүү тэр сургуулийг төгсдөг коллежийг төгссөн. Тэр коллежид байх үедээ бас эндхийн маш махаража гэж байгаа шүү дээ. Нөгөө Princely State-үүдийн нэг одоо бас л өндөр угсаатай одоо нэг мужийн хааны гэсэн үг байхгүй. Угсааны нэг үзэсгэлэнтэй баян гэр бүлийн охинтой танилцсан хайр сэтгэлийн холбоотой болсон боловч Дэви байхад тэр нь ээж нь тэр гэрэлтийг нь огт хүлээн зөвшөөрдөггүй байсан. За тэгээ 10 жил нөгөө тэр гэрэлтийг нь хайр сэтгэлтэй гэрэлтийг нь хүлээн зөвшөөрөхгүй асуудлаас болоод тэр орой тэдний одоо энэ асуудалтай санал зөрөлтөө маш хурцтмал байдал шилжээд маргалдаад албан ёсны баримт тайлангаар шүү ханхүү согтсон байсан гэж байгаа. Өөр хашиж хэргэлсэн байсан. Тэгээд нэг үл мэдэх хар бодис хэргэлсэн байсан гэж байгаа. Мансуурсан байх үедээ өөрийнхөө өрөөнд очиод буу авчираад эхлээд аавыгаа будаж алсан байна. За тэгээ аавыгаа будаж алчаад дахиж дөхөж очиод толгоонд нь дахиж буудсан. Тэгээ өрөө рүүгөө буцаж очиод өөр буу авчираад 3 төрлийн галт зэвсгээр би одоо нэрийг мэдэхгүй байна л да зэвсэг сайн мэдэхгүй боловч гэтэл ханхүү өөрөө галт зэвсэгт маш дуртай хүн байсан гинэ. Олон төрлөөл нь хадгалдаг, цуглуулдаг. Хааны ордны протокол нь түүнийг эсэргүүцдэг байсан боловч хааны ордонд энэ хэмжээний зэвсэг сумигтэй агуулгах нь өөрөө протоколын хувьд буруу гэдэг байсан боловч яаж чаддаггүй байсан. За тэгээ энэ галт зэвсэгт маш дуртай цуглуулдаг хүн байсан. За тэгээ өөрийнхөө цуглуулгын 3 төрлийн галт зэвсгийг авчираад гэр бүлийнхаа 8 хүнийг бүгдийг будаж хороогоод сүүлд нь өөрийгөө буудаад өөрөө тархины комд ороод 2 хоногийн дараа нас орсон. За тэгээд хаан, хатан хаан, хааны өөрийнх нь дүү, хааны гүнж, ах ер нь маш олон тооны одоо 9 хүн хааны угсааны шууд угсаа залгамжлах 9 хүн өөрөө 1 хоногийн дотор нас орсон гэсэн үг. За тэгээд өөрийгөө шархтуулаад 3 хоногийн дараа комд байгаад тэгээд комд байх хугацаанд өөрөө хаанаар өргөмжлөгдсөн байгаа юм бас. Хаана аав нас орсон угсаа залгамжлах нь өөрөө байсан учраас за тэгээ 6 сарын 4-нд өөрөө нас орсон. Түүний дараа хааны дүү Гинандра гэлээ. Эдгээр чих гоё нэртэй юм байна шүү дээ. Тэр дүү нь хаан ширээнд залраад за тэгээ энэ шөнө бол ер нь бол орчин цагт хааны гэр бүл тохиолдсон хамгийн эмгэнэлтэй үйл явдал болсон юм байна. За тэгээ энэ явдлын талаар олон маргаан асуултууд байна л да. За хамгийн нэгдүгээрх нь бол ингэдэм юм байна. Нөгөө хааны дүү хаан болчихж байгаа шүү дээ. За тэгээд энэ угсаа залгамжлах ханхүү аав хоёрын хооронд ч гэсэн одоо үзэл баримтлалын зөрүү маргаанууд байсан гинэ. Яг тэгэхээр аавыгаа хитэх хэрэг мэдлийг ард түмэнд өгöd байна. Бид нар нөгөө абсолют буюу бүрэн эрхт хаан засгийг харин ч хадгалж авч үлдэх ёстой.
одоо нэг хэмжээшгүй эрхт гэдэг шүү дээ. Хэмжээшгүй эрх хаан засгийг авч үлдэх ёстой, ард түмэнд ямар ч эрх байх ёсгүй гэж үздэг байсан бол аав нь харин маш олон одоо тодорхой эрхүүдийг ард түмэнд шилжүүлээд те засгийн газартаа шилжүүлээдсэн юм байна. Тэрнтэй нь бол хүн санд нийлдэггүй байсан. Харин энэ дараа нь хаан болсон хааны дүү тэр дүүтэйгээ санал нийлдэг байсан байна. Ягаад тэгэхээр аавынхаа одоо хааныгаа маш их эрх мэдлийг ард түмэнд шилжүүлээд байна. Бид нэр хэмжээшгүй эрхт хаан засаг байх ёстой гэсэн бодолтой байсан байна. Хоёрдугаарт хаанд ингээд одоо хаан сэнтээ дээр заларсныхаа дараа энэ нөгөө болсон үйл явдлын талаарх тайланг уншаад нийтэд болж гинөө гэж зарласан хүн тэр өөр ямар нэгэн гадны одоо тий нөгөө хараат бус шинжээчдийн дүгнэлт байгаагүй. Тэгээд өөрийгөө нөгөө буудсан Дипендра нь өөрийгөө буудсныхан дараа тэрийг одоо хашиж хэргэлсэн байсан, согтсон байсан гэж байгаа боловч нөгөө тэр хүний биен дээр аутопси буюу те нөгөө шинжилгээ их ямарч боломж өгөлгүйгээр маш урт хугацаанд чандарлаад орж болсон гэдэг юм л. Тэгээд ер нь бол нөгөө хүн ам дунд нь магадгүй энэ конспираси буюу те нэг арай өөрөөр байсан байж болох уу гэдэг асуултууд байгаад идэг. Тэгээд түүндээ бол энэ хааны одоо дүүг нь бол буруутгадаг. За тэгээд энэ өөрөө хаан ширийн залраад 2008 онд хаан ширээнээсээ буугаад энэ улс маань Гайнендра штэ энэ улс маань өөрөө хаан засгаа ингээ бүрэн алсан. За тэгээд асууж байгаа тийм. Гэхдээ сонирхолтой нь өнгөрсөн жилийн тэр жинсигийн бослогыг энэ одоо 2008 онд буусан хаан удирдсан тэр хаан засгийг иргэн авчрах одоо тэ ард түмний одоо лоялистууд байгаа шүү дээ. Тэднийг ашиглаад өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн ч гэсэн бас таамаг байдаг юм байна. За тэгээд яг энэ хааны гэр бол нас орсон дараа иргэний дан жинхэнэ оргилдөө өрсөн гэж байгаа. За оргилдөө өрөөд тэгээд нийт бол 17 мянган нас орсон, хүчирхийлүүлсэн, бөөнөр одоо алуулсан те. Одоо бүх төрлийн юмнууд бол болсон байдаг Непал улс. Тэгээд Непал улс бол хамгийн одоо хэцүү нь одоо нөө бүс нутгуудын ялгаа их, авилгал маш их. Авилгал бол бүр дээд зэрэг маш их байдаг. За ингээд нийгмийн нэг ялгаа ихтэй. За энийг бол залуу үе эсэргүүцдэг. Тийм учраас ингээд Непал байнга ингээд тийм кастинг систем одоо байгаар байна л да нөгөө шашинтайгаа холбоотой хинд. За тэгээд энэ жинзэнэрийн хувьсгал ерөөхдөө ингэж болсон гэж үздэг юм байна. За хоёул ивент ч дуртах уу? За тэгээ. Бод даатгалаад дуртай те. Эрсдлийг давах хүчөөрөөтэй бод даатгал компани Атлас нэвтрүүлгийг маань ивент этгэн та бүгд төрөж байна. За бод даатгалын салбарт 30 жил үйл ажиллагаа явуулж байгаа Монголын хувган даатгалын компаниудын нэг юм байна. Харилцагч нартай найдвартай хурдан хэлбэр үйлчилгээг эрсдэлгүй аюулгүй хамгаалалттай ирээдүг цогцоор нь санал болгодог. За өнөөдрийн дугаараараа Акса эрүүл мэндийн даатгалыг нь онцлоё. За Акса эрүүл мэндийн даатгал нь дэлхийд даяарх хэрэгждэг эрүүл мэндийн хамгаалалтаа ээж бүрэн үйлчилгээ бөгөөд Монгол улсад амьдарч буй иргэд тэдний гэр бүл мөн Монголд ажиллаж буй гадаадын иргэдэд экспатуудад зориулсан. За энэхүү даатгалын үндсэн зорилго нь өвдөх, гэмтэх, эмнэлэг твтэх, мэс засал болон эмчилгээний зардлыг даах, эмийн болон эмчилгээний зардлыг нөхөн олгох, яаралтай үед эмнэлгийн тээвэрлэлт болон эх оронд нь буцаах зардлыг шийдвэрлэх, дэлхийд даяар олон улсын эмнэлгийн шүлжээгээр шууд үйлчлүүлэх одоо боломжийг олгодог. За бод даатгал нь энэ олон улсын даатгалыг Монголд нутагшуулаад 10 жил болж байгаа бөгөөд Монголд цорын ганц партнер юм байна. Тэгээ бод даатгал та бүгдэд аялал амьдралын замнал таныг төвшиж явах хамтрагч нь байх болно гэдэг үрээтэй. За тэгээ та бүхэн бод даатгалтай хэрхэн холбогдох вэ гэхээр бод зураас insurance.com веб хуудасаар ороод онлайнаар даатгалаа аваад өгсөн мэдээлэл авч болно. Та хэрвээ та бод даатгалын үйлчлүүлэгч болсныхаа дараа бод claim app-ыг утсан дээр татж аваад ерөөсөө нөгөө нөхөн олгороо утсаараа нөгөө баримт юмаа скандж явуулаад нөхөн олгороо ч гэсэн дансаараа авах бүрэн боломжтой. Тэгээ та бүхэн 750548 тэгтэг 750548 тэгтэг дугаараа утсаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За Непал улсын далбайг одоо та бүхэн манай найруулагч минь очих бах. Хамгийн өрөмс талбайтай улс Дарцаг маягт те. Одоо 2-3 жил нийлүүлсэн юм шиг те. За яагаад ийм ингээд далбайтай байдаг вэ гэхээр энэ далбааны заагур бол ерөөдөө өмнөд Дац зэрэгтэй түгээмэлдэг. Яг л энэ хэсэг нэг юутай байдаг. Салхи багтай. Маш бага салхитай учраас нэг юм дөв дөрүүлжин талбай харагдах байдлаар ч юм ингээд чи шууд унтж штэ тий. Тэгвэл иймэрхүү юм гурвалжин талбаанууд аягүй хөт юм л. Яг бол гурвалжин талбай чинь тогтох магадлал өндөртэй. Алсын цанаас одоо тэдний талбаанууд харах одоо боломж өндөртэй байдаг учраас энэ талбай ерөөдөө түүхэн улбанаас юм гурвалж юм байна. Тэгээ нэг 2-3 юм шиг талбай бол дэлхийд дээр хамгийн өрмөц талбай гэж бол тийм байна.
Дэлхийд дээр одоо хамгийн ерөнхийдөө бүх талбайнууд ямар нэгэн байдлаар дөрвөлжин тэгш өнцөг ч юм уу нэг бол одоо манах шиг байгаа шүү дээ. 2 харьцах 3, 1-ийг харьцах 2 байдаг бол Непалийн талбай бол хамгийн өөр талбай гэдгээрээ алдартай. Одоо нон стандарт гэж байгаа шүү дээ. Стандартын бус энэ талбайтай юм байгаа. За энэ чинь ингээд олимпийн наадам янз янз юм дээр бас асуудал гарнаа. Талбайнуудад чи бүгдийг ингээд дөрвөлжин дээр хэвлэхлээр Непалийн талбай хэвлэхлээр болдгоо те. Тэгээд энэ дээр чи хайчлныг бол дөрвөлжиндээ нөө 6-аар оруулна ч юм уу олимпийн протоколыг заримдаа ингээд зөрчих гээд янз янз болдог тийм тохиолдол бол гардаг юм тохиолдол байна. За Непал улс маань тэгээ эдийн засгийн хувьд түүхийн хувьд ч гэсэн те олон хүнд зүйлийг даван туулж байгаа орн боловч сайхан зүйл байна. Байгаль биологийн олон янзын хувьд бол гайхалтай. Үнэхээр гайхалтай тэр бол. За дэлхийд хавардсан нэг эрд хэрс байдаг юм байна. За хоолны хувьд ч гэсэн те нөгөө эндхийг те болон эндхигийн болон төвдийн соёл ингээд те давмгаа холилдсон учраас аль улсад нь идэж болохоор хоолууд маш их байдаг. Тэгээ бидний хамгийн сайн мэддэг бууз хүртэл байдаг. Момо. Тий, момо бууз алдартай тэр хүрээ те. Бууз байна, каринууд их байна эндхийн каринууд те. Хоолны холимос соёлтой. За амтны одоо хувьд бол Непал бол ярих юм байхгүй л да. Заан поло гэж үүдэг. Одоо пологын спорт гэдэг шүү дээ, тий. Заан поло гэдэг спорт Непалд байдаг. Заан дээр сууж байгаа полод бол нийтэр бол тансаг нөхдөд байгаа шүү дээ. Одоо морин поло гэж үүдэг бол ийм поло. Тэгэхээр нөө амтны хувьд бол эдгээр ямар давуу талтай матар байна, янз янзын гөрөвлүүд байна, янз бүрийн баавгаанууд байна, тий. Харин тэгээд нөө халуун дулаан намдор газар амьдардаг могоонууд, гөрөвлүүд, хоёр нутагтнууд байна. Маш өндөр уулын нөгөө цагаан ирвэс байна, бар байна, маш олон ховор том биетэй хөвгтнүүд байгаа байхгүй. Тэгэхээр уур амьсгалын хувьд 135 төрлийн ой модтой заяа. Ой мод нь төрлийн шүү дотроо. Тэгээд 138 билүү 114 өөр янзын экосистем энэ жижигхэн газар нутагт байдаг. Тэгэхээр биологийн олон янзын хувьд бол маш баян. Асар баялаг болсон байна. Байгалаар өөртөө сурчилж чаддаг бас гэж хэлж болно. За тэгээд энэ дээр нөө дэлхийн том оргилуудээр хаар чо оюу гэдэг бид нар дайгуу тийм адилхан нэр одоо бууж оюу гэдэг нэр бууж яг адилхан бичлэлтэй тийм. Энэ оюу гэдэг нь төвдөг. Тэг яг харахгүй оюу одоо англиар turquoise гэж байгаа юм тийм. Одоо оюу гэдэг яг тэр үг бол энэ дээр гарч ирдэг. Тэгээ чо оюу гэдэг дэлхийн 6 том оргилын нэр бол одоо манай Монгол хүмүүсийн нэрэнд байдаг энэ оюу гэдэг одоо энэ эрдэнэ чулуугаар нэрлсэн юм оргил байдаг. За ингээд хоёлоо нэвтрүүлгээ өндөрлөө да тий. За тэгээ. За сүүлд нийлээд Катмандуга нийслэл байгаа шээ тий. Нийслэл нь болохоор Wooden Temple буюу одоо модон одоо сүм гэх юм уу тий. Тийм нэртэй одоо утгыг агуулдаг. За тэгээд одоо ЮНЕСКОгийн одоо тийм өвд бүртгэгдсэн тийм хотуудын нэг гэх юм уу тий. Соёлын өвд бүртгэгдсэн хотуудын нэг гэж авдаг. Тэгээ маш сонирхолтой төвхтэй гайхалтай төвхтэй ийм ус байна да. Одоо Люмбин нийтийн насны холбоотой нэг баримт хэлэхэд Люмбин нийт нь агуу Ашока хааны ийм пэлэр буюу тий одоо монголоор бол юу гэдэг лээ? Ашокогийн кино Монголд нэг хэсэг гардаг байсан шүү дээ. Ашока хаан өөрөө очижсэн байна. Катмандууд очижсэн, Люмбинид очоод тэгээд Бурхан Буддагийн төрсөн газар 29 нас хүртэл тэнд амьдарсан шүү дээ тий. Тэр газрыг найзлаа. Тэр газар нь үнэн болно гэдэг амар том юм. Монголоор одоо юу гэдэг лээ? Пэлэр. Сураг биш ээ нарийнхан юм уу мартчихлаа. Нөгөө одоо дөр үжийн театрын урд байдаг том баг нь баггүй. Багнууд юм байна. Тий Ашокогийн баг нь байдаг. Тэгсэн чинь ингээд тэрийг нь бол ингээд дэлхийд даяар ер нь бол Люмбиний Бурхан Будда тэгээ боддогийн төрсэн газар гэж үздэг боловч энэ хүүхэд маргалдаад байт юм байна. Нэг 50 км-ийн наан өөртөө газар руу оруулж нутагт дээр байгаа газар байдаг юм байна. Үгүй ээ яг наан чинь биш ээ тэр үед чинь яг энд байсан юм аа гэдэг маргаантай хөвчлээ. Гэтэ Люмбинээр бол аялал жуулчлал их байдаг те. Яг тийш очихыг үздэг. Одоо энтэд бол дарамсалаар явдаг шүү дээ те. За маш сонирхолтой доохор хэлээ заяа. Очиж үзмээр санагдчих. Тэглээ бас жоохон юм бэлдсэн байсан жоохон дутуу юм үлдээчлээ гэж бодож байна. Гэтэ яг ер нь бол хангалттай ихэнх ярих гэсэн одоо ярьчлаа. За ингээд та бүгдээ шинжилгээ ухаан таны мэдхүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг хүрлээ. Хөтлөгч нийтлэгч Бат Заяа болон мөхцөл миний би студид ажиллаа. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон цуундлаа дэлгэнээр хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давхууч өрөөтэй бод даатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани бүтэн жилийн турш ивент итгэн та бүгд хүргэж байна. Дараагийн дугаараар уулзцгаая. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжилгээ ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжилгээ ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 тэг 4518
Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.